Хүмүүс минь найз гэж саймшаад ирэх маа. Найзаагаа сайн таниач гэдэг зүйлийг би маш олон удаа хэлээд байгаа байхгүй юу. Тухайлбал одоо энэ Чингэлтэй дүүргийн нутаг дэвшил тийм ээ. Яргаатын хаманд хүн амны маш ноцтой юм тэр одоо гарч ирсэн шүү дээ. Та хүн сонсч байсан бол тэнд одоо талигаачийн цогцнол дөрвөн өчөндөө мясны одоо гэмтэлтэй. Тэгээ машины яндангийн угаараар холдуулсан байдалтай олдсон баг. Өөрөөр хэлбэл машины яндан руу нарийнхан гуурсан хоолой углаад нөгөө үзүүрийг нь машин дотор хийгээд тавьсан байгаа шүү дээ. Тэгээд энэ нэгийг мэдээж найз нөхөд гэж явж ирсэн улсууд үйлцсэн байдаг байхгүй юу? Нөгөө талаасаа бас хогчийн аав нь одоо Монгол улсын одоо нэр нөлөө бүхий бас төрийн өндөр ажил албан тушаал арчсан хүн байсан л да. Гэхдээ эцэст ер нь бол найз гэдэг зүйлээр маш сайн одоо сонгож бодож итгэх хэсгээ шийдэх хэрэгтэй шүү дээ. Тэгхгүйгээр найз гэж явж байгаад эцсийн дүндээ хүний амьд хүрэх ийм асуудал маш их түгээмэл байна гэдгийг одоо хуульчийн хувьд, өмгөөлөгчийн хувьд за олон одоо эрүүгийн хавцлыг уншсан хүний хувьд одоо хэлэх гэсэн юм аа.